Сайн байцгаана уу? Өнөөдрийн үзэх сэдэв индикатор. Өнөөдрийн хичээлээр индикатор, хүчлэг суйрлаг бодис, хүчил суурийг ялган таних арга зэргийг үзэж судална. Бид бүхэн өмнөх хичээлдээр хүчлэг суйрлаг бодисыг ялгаж сурсан. Тэгэхээр бодис материалыг үзүүлэх шинжээр нь хүчлэг болон суйрлаг бодис гэж ангилдаг. Хүчлэг бодис нь лакмусын хүүг цаасыг улаан өнгөнд хувиргадаг эсрэглэн амттай бодисыг хэлдэг. Суйрлаг бодис нь лакмусын улаан цаасыг хөх өнгөнд хувиргадаг эсрэглэн биш гулсамтгай шин чанартай бодисыг хэлдэг байна. Индикатор нь уусмал өнгөө өөрчлөх шин чанартай бодисыг хэлдэг. Цаасан болон уусмал байдлаар байдаг. Бидний түгээмэл ашигладаг индикатор бол фенолфталин, метил оранж, лакмус, универсал индикатор, байгалийн индикатор зэрэг ордог. Тэгэхээр эндээс фенолфталин маань нунтаг болон уусмал байдлаар байдаг. Нунтаг нь цагаан өнгөтэй, уусмал нь өнгөгүй байна. Метил оранж маань нунтаг болон уусмалдаа улбар шоронгийг үзүүлдэг. Лакмус маань нунтаг болон уусмалдаа хөх өнгөийг үзүүлдэг. Харин мөн бас лакмусын хөх болон улаан цаас гэж байдаг. Универсал индикатор маань цаасаар байдаг. Бид нар мөн дээрээс нь байгалийн индикаторыг үзнэ. Хүчлийн болон суурин уусмалыг ялгах хөхрийн, нүүрсний, давсны, азотын, цууны зэрэг олон хүчлүүд байдаг. Эдгээрийг усанд уусгахад хүчлэг шинжийг үзүүлдэг. Харин хүчлийн уусмал маань хүчлэг шинжтэй гэсэн үг. Натрийн гидроксид, кальцийн гидроксид, барын гидроксид зэрэг олон суурьуд байдаг. Эдгээрийг усанд уусгахад суйрлаг шинжийг үзүүлнэ. Тэгэхээр суурь нь суйрлаг шинжтэй байна. Эндээс бид нар гидроксид доор суурийг хүчлийн уусмалыг гэж нэрлэдэг болохыг мэдэж авлаа. Хүчлэг суурь зэрэг нь эдэмхий бодисууд арил султыг түлдэг эдэмхий шинжтэй байна. Мөн шошгон дээр нь ийм тэмдэглэгээ байх юм бол хүчил суурь гэж ялгаж таних нэ. Бид нар аюулгийн тэмдэглэгийг заавалжгүй тавьдаг. Жишээ нь хүрийн хүчил дээр ингэж тавьсан байх нэ. Одоо бид нар фенолфталин, метил оранж гэсэн хоёр индикатор маань Phenolphthalein is one of the indicators which is used in the neutralization reaction and it is colorless. In two test tubes, put two equal amounts of phenolphthalein indicator and add distilled water to both of them. What do you observe? The indicator's color doesn't change. Therefore, phenolphthalein is colorless in the neutral medium. Add drops of sodium hydroxide solution to the indicator in the first test tube. What do you observe? The color of the indicator turns red. Therefore, the phenolphthalein indicator turns red in the basic medium. Add drops of hydrochloric acid to the indicator in the second test tube. What do you observe? The color of the indicator doesn't change. Therefore, the phenolphthalein indicator is colorless in the acidic medium. Add drops of hydrochloric acid to the basic medium in the first tube. What do you observe? The red color of phenolphthalein turns colorless due to the consumption of the base completely during neutralization process. Methyl orange indicator is one of the indicators which is used in the neutralization reactions and it has an orange color. In two test tubes, put two equal amounts of methyl orange indicator. Add distilled water to both of them. What do you observe? The color of methyl orange indicator doesn't change. Therefore, methyl orange indicator
show that orange color is observed in the neutral medium. Add drops of sodium hydroxide solution to the indicator in the first test tube. What do you observe? The color of indicator turns yellow, therefore, the methyl orange indicator turns yellow in basic medium. Add drops of hydrochloric acid to the second test tube. What do you observe? The color of methyl orange indicator changes into red. Therefore, the methyl orange indicator turns red in the acidic medium. Summary: Бид өмнөх хичээлдээр лакмусын цаасын индикатороор хүчлэг, суйрлаг, сармаг усмалыг туршиж үзсэн. За тэгэхээр суурин усмал маань лакмусын улаан цаасыг хөг хөнгөнд хуйруулдаг, хүчлийн усмал маань лакмусын хөг цаасыг улаан хөнгөнд хуйруулдаг, харин сармаг усмал маань лакмусын хөг болон улаан цаасны өнгийг хуйргаагүй. За дээрх туршилтын үр дүнг харъя. За тэгэхээр метил оранж маань улбар шар өнгөтэй, фенолфталин маань өнгөгүй, лакмус маань өөрөө бүх өнгөтэй байх нь уусмал байдлаараа гэсэн. За тэгсэн чинь бид нар фенолфталин дээр суурин уусмал нэмсэн чинь ягаан өнгөтэй болсон. Тэгэхээр бид нар суурин уусмалыг фенолфталины ягаан өнгөтэй болж байгаагаар нь танина. За метил оранж маань өөрөө улбар шар өнгөтэй. Хүчлийн уусмал засаасан чинь улаан өнгөтэй болсон. Тэгэхээр бид нар метил оранжоор хүчлийн усмалыг танина. За лакмус маань суурин усмалд улаан өнгөтэй болдог. За тэгэхээр бид нар хөг лакмусаар туршиж байгаа тохиолдолд суурин усмал маань улаан өнгөтэй болж байгаагаар нь бид нар суурин усмалыг таньдаг байна. За хүчил суурьуд нь ахуйн амьдралд үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг саван, амиак болон бусад цэвэрлэгээний бодис ихэвчлэн суйрлаг шинжтэй байдаг. За хүчил суурийг байгальд орших тэдгээрийг агуулдаг түүхий дээс нь ялгаж авахаас гадна тодорхой бодисоос химийн урвалаар мөн гаргаж авч болдог байна. За хүчлийн байгалийн их булдаг зарим хүчил суурийн хэрэглээ энэ доорх зурагт харагдаж байна. За жишээ нь хэм бол бид нар цууны хүчлийг сайн мэднэ. За тэрний их үүсвэр нь цуваах нь. За бид нар алюмины хүчлийг мэднэ. Тэгэхээр их үүсвэр нь алин байх нь. За гэх жишээнээр бид нар хүчил олон суурийг ахуйн амьдралтаа ингэж хэрэгэлдэг байна. За суурь дээр ярих юм бол бид нар савангаар буюу саван маань натрийн суурь гэсэн үг. Тэгэхээр натрийн суурийг бид нар ахуйн амьдралдаа хэрэгэлдэг байна. Дараах даалгаврыг ажиллаад багш руугаа илгээгээрэй.